За Хатан малгайны сургалтын хичээлүүд ер нь бүгд ороод дууссан. Энэ удаад бид энэ удаагийн сургалт болохоор нэлээд олон юм шинжилсэн. Яаж хэлвэл яаж заавал илүү ойлгомжтой байх вэ, ойлгох вэ гэдэг ямар нэг зүйлийг ингэ тойруулаад хаажлаад эсэрхжүүлээ гэж бодоход болохоор тэр хэсгүүдийг ингэ хурдлуулсан байгаа. За тэгэж явж байгаад ярианы тайлбарлаж байгаа хэсэг орж ирэн тэр хичээлүүдээ ингэ бүгдийн сайхан алгасгүй үзээрэй. Эмэгтэй малгай нарийн ажиллагаа ихтэй, гоёл чимэглэл ихтэй. Эсвэр маань бол ингэ бичгийн цаасан дээр очих эсвэрүүд байна. Эсвэрийн бор цаасан дээр очих эсвэрүүд байна. Яагаад бичгийн цаасан дээр очиж байгаа эсвэр байгаа вэ гэхээр энэ маань одоо бид манай шаблоны маань их одоо файл маань гэсэн нэрийн хэмжээнүүдийг алдахгүй тул